ээж шид бол өөрөө та ахгүй юу? Та өөрөө өөртөө ирээд ухамсараа нэгээд тэр мэдрэлийн тогтолцоогоо хорон бүр зохицуулж чадаж, тусалж, дэмжлэг үзүүлж өгч сураагүй цагт гаднаас 1000 нэмшлиг аваад нэмэр байхгүй. Тийм учраас дасгалжуулалт маш чухал. Одоо ингээ харж байхад манай хөтөч нарч дээр манай ингээд мундаг үр дүн гаргаад байгаа хүмүүс ч дээр маш тууштай байдаг хүмүүс. Өдөр болгон дасгалтай. Одоо манай хөтөлбөрүүд бол өдөр болгон дасгалтай. Тэгээд яаж зүгтаж исэн гүрийж ирээд буцаал хийгээл яг энэштэй гэл энэ мэдрэмжийг аваал те. Учир нь таны бие ухамсар, бие анхаарал чинь дотгошоо чимээлээд өөрөө өөртөө туслахад туслах тийм дадалгүй болсон байгаа. Дадал байхгүй. Хэрв тань тийм дадал байсан бол өнөөдөр та самаадан ангаал мангаал гэж ярь суухгүй. Одоо би эдгэрэл хиймээ гэж ярихгүй юу нь бол баг. Аль хэдийн яах нь гэд өөрийнхөө өчийг олоо сайхан аль хэдийн ингээд бясалгал гүн хийж мэдэг чадамжтай болоод цаашаа явцсан байна. Гэтэл ямар нэгэн эд шидэнд итгэнгүүтээ нэг хүнийг л дагчих юм бол нэг хүнээс сэш авчилзээ болчихно гэл. Ингээл багшаа намайг гэл ингээл та нэг суудлын дээрээ тогтоодохдоо за суудлаа мэдрээд ихтэй за яг доошо буугаад ингээ мэдрээд ихтэй таны дор юу болж юм гэхэлээ багшаа энэ одоо дараагийн асуулт гэл ингээл доороо тогтохгүй байгаахгүй те өөртөө байхгүй энд юусоо байхгүй тэнд байгаад байна штэ тэнд нэг болормаа дээд шидэв нэгээд ямар ч ич надад байхгүй би зөвхөн мэрэгжлийн төвшөнд суралцаж байгаа мэрэгжлийн хүн бол надад ичэд байгаа гэж би бас тань заахгүй тэр бол ингээ суртахуунгүй байдал би таны хүчийг өөртөө авч болохгүй та хүчтэй нэгэн байхгүй юу тэгэхээр би таны дандаа өөр л хүчинд төлөх нь за гэ би туслах юмаа хийн би хийх юмаа хийн буцаад чи дасгалаа хийн шүү дасгалжуулалтаа хийн шүү өөртөө тууштай байна шүү